Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна. Та бүхэндээ орой мэндийг хүргэе. Солонгосын тухай бүгдийг мэдээлэх Солонгын орны нэвтрүүлэг маань эхэлж байна. Нэвтрүүлэгч бат. Хөтлөгч Чанцал болон ажиллаж байна. За тэгэхээр хоёулаа нэвтрүүлгийнхаа эхэнд өнөөдөр хүрэх мэдээллийнхаа товчийг танилцуулъя тийм. За тэгээ өнөөдөр та бүхэндээ бүгдээрээ Солонгос улсад бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдол бүгдээрээ Солонгос улсын 13-аас 34 насны залуус ямар мэрэгжилтэй болохыг ирээдүйд өсөж байгаа вэ гэсэн судалгаа гарсан байна. Тэгээ энэ мэдээлэл өнөөдөр хамгийн эрэлттэй байсан учраас бас онцлохоор бэлдсэн байгаа. За мөн Солонгос улсад нийгэм зай барих дэглэм дээрээс нь QR кодтой холбоотой шийдлэгдсэн мэдээлэл байгаа энэ мэдээллийг хүргэхээр бэлдсэн байна. За тэгэхээр миний мэдээллийн хувьд бүгд найрамд Солонгос улсад шинээр ажиллах элчин сайдын хамтар хөрөнгийн мэдүүлэг гэсэн мэдээллийг хүргэх болно. За постын хувьд гадаадад боолын хөдөлмөр эрхэлдэг гэж ярьдаг хүмүүст хэлэхэд гэсэн ийм постыг бол онцолж хүргэхээр бэлтгэсэн. За мөн онцлог видеоны хувьд далай дээрх гүүр хэрхэн тавигддаг вэ гэдээ бид нэр энэ чооны бас одоо тэр өндөр гүүрний тухай бол ярилцах болно. За тэгэхээр мэдээллийнхэн цаагаар мэдээлэл хүргэе. Чэжүү 7 хэмтэй баазрын үүлэрхэг бусаан 4 хэмтэй зэлмэг байгаа юм байна. За яг одоо Сөүл хасах 6 эмийн хүүтэн байна. Өнөөдөр өдөртөө хасах 2, шөнөдөө хасах 12 эмийн хүүтэн. За баг зэргийн бол үүлэрхэг байна. За үргэлжлүүлэн та бүхэнд ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан хашаар бүгд найрамд Солонгос улсын вон 2.39 мөнгө, бэлнээр авах нь 2.26, бэлэн бусаар авах нь 2.31, зарах нь бол 2.44-тэй байгаа юм байна. За тэгэхээр нэвтрүүлгийн сонь сайхнаа хуваалцдаг байгаа. Шимбахаар сонь сайхан юу байна да? Сонь сайхангуулсан хажуугаар яваад байсан. Манай нэрлэж яваад байсан нөхөхгүй. Оби ах миний ард дур мөглөхөөл, таны ард дур мөглөхөөл. Энэ ногоо юм тавьчаа гараа явчлаасаа. За тэгээ надаар сонь сайхан гэх юм бол ер нь ойрдоо бас нэлээ эрт босдог болсон байгаа. Тэгээ ер нь бол өглөөдөө яг юм нэлээ амжуулаад байгаа шүү. Тэгээд өнөөдрийн хувьд бас энэ ч гэх чинь нисэх рүү нэг явж ирсэн. За тэгээд ер нь бол яг ажлын бос цагаар одоо гадагшаа ийшээ тийшээ явъя гэхээр 20 цаг болчдөг учраас ер нь амждаггүй. Тэгээд ямар сандаа хүмүүстэй уулзах тийм төлөвлөгөө уулзалт гэдэг нэг хүмүүстэй яриад хойшлуусаар гаад ер нь бол тэгээд дандаа худлаа болчиход байдаг. Амралтын өдөр нэг уулздаг нэг иймэрхүү байдаг. Тэгээд өнөөдрийн хувьд бол яг өглөөгөр бас жоохон ажил амжуулсан. Тэгээд өнөөдөр чинь нэр 4-өөс эхэлж байгаа юм байна шүү дээ. Тийм үү? 4-өөс эхлээд за тэгээд дахиад нэг 9 хоног болчих юм бол ерөөхдөө тавьсан бодоо хөлдөхгүй гэж тэгээд дулаарх нь шүү дээ. Тэгээд би бас Солонгосоос ирсэн найзтай сайхан уулзахад болохоор тэгжсэн л та хүүтэн байна гэд би энэ жил харамж гайг байгаа юм биш үү гэсэн чинь тэгвэл Солонгост байсан эхний жил болохоор байжгаад ирсэн эхний жил болохоор ингээд дараад ах шиг нэг хэлжсэн. Тэгээд миний хувьд бол энэ жил ямар нэгэн байдлаар даарахгүй их айтайхан давж өнгөрүүлэх гэдэг юм л да. За ерөнхийдөө нэг юмрхүү сантай чамаар сайн сайхан байна. За надад сонь сайхан гэх юм бол би одоо нөгөө хоолойныхоо өвчнийг ялан дийлж байгаа. Манай ажлын бас номиа өвдсөн. Тэгээд өдрийн эфирт орж ирэхээс өмнө чанцаа нууцаа хуваалцааж хэрхэн хордоо идгээд байна. Тиймэрхүү сонь сайхан. Тэгээд витамин айгуу хэрэгжилж байгаа. Витамин C, D их ууж ийн. Хажуугаар нь баахан л юм идэж ууж ийн. Ер нь өвөл нэг тийм тарга твэрэг авдаг гэдэг шиг юм. Би бол зүгээр өвөл бол бондогоо л. Тэгээ одоо 100 болохоор дээр манай нэг сонсож үзсэн юм. Яна одоо ингээ бондоод алахгүй бол болохоо байлаа гэсэн. Зүгээрээ энэ бол те угаасаа байгалийн зүйл чанцаа. Санаа зовх зүйл ахгүй гэвчсэн. Тэгээд айгу тайвшраа. За нэрэж тийм дээ. Дулаархаар гайгүй болох байхаа гэж бодоод шүү. За тэгэхээр та бүхэнд бас мэдээлэл хүргэхээс өмнө бол тэгэхээр өнөөдрийн сэдв гэж оруулдаг. За мөн өнөөдрийн асуулт гэж оруулсан байгаа. Өнөөдөр энчооны гүүрний тухай бол одоо мэдээллийг хүргэнэ. Түүнээс өмнө та бүхэн энчооны гүүрний хамгийн өндөр хэсэг нь хэдэн метр вэ гэдгийг бас таагаад болон буудаад болон за мөн мэддэг нь бас бичээд илгээгээрэй. Тэгээ бид хоёр видеого танилцуулахаар зөв хариултыг хэлэх болно. Энчооны гүүрний хамгийн өндөр хэсэг. Тэр метрээр нь бичгэн шүү дээ. Тийм байгаа. Километр. Дэшгийн километр үү? Километрээр хэлээрээ. Бодлоо толгойг чинь эргүүлсэн шүү. За тэгэхээр эхний мэдээлэлээ хүргэе. За өнөөдөр бүгд Солонгос улсад коронавирусын халдварын 5805 тохиолдол бүртгэгдсэн байна. За эхний мэдээлэл гэх юм бол KBS Даун цэг нийт дээр тавигдсан байсан. Даун цэг нийт дээр өнөөдөр хамгийн эрэлттэй хамгийн их уншсан мэдээллүүд юм жагсаалт юу нь бол сайт толгон дээр гарч ирдэг л дээ. Нээвэр болон даам дээр. За тэгээд энэ дээр даам дээр болохоор Солонгос улсын 13-аас 34 насны залуус ирээдүйд ямар мэрэгчлэлтэй болох талаар ийм судалгаа гаргасан байна л да. За тэгээд судалгаан дээр авч үзэхэд за 13-аас 34 насны залуучууд ирээдүйд за нэгт нь
болохоор корпорац том корпорац одоо жишээлбэл Samsung гэж тийм ийм том корпорацид ажлын байран дээр ажиллахыг хүсэж байгаа гэсэн байна. За жагсаалтын хоёрт нь болохоор төрийн байгууллагад ажиллахыг хүсэж байгаа гэсэн байна. За гуравт нь хувийн бизнес эрхлэхийг хүсэж байгаа. За дөрөвт нь мэрэгжлийн компанид тэгээд нэг талаа яг мэрэгчсэн ийм компанид бас ажиллах хүсэлтэй байгаа гэсэн байна. За ингээд тавт нь гадаадын хөрөнгө оруулалттай том компаниуд бол Солонгост байдаг шүү дээ. Тэгэхээр ийм компанид бас ажиллах хүсэлтэй байгаа гэсэн 2021 оны судалгаа гарсан байна. За тэгээд ягаад өнөөдөр солонгосчуудын анхаарлыг татаад байна гэхээр жил болгон хийгдэх судалгаа л та. Би одоо жишээлбэл 2013 оноос эхлээд солонгосыг сурч эхэлсэн гэхээр тухайн үед л иймэрхүү судалгаа гаргадаг. Тэгэл манай багш танилцуулдаг гэсэн. Яг энэ жилийн хувьд бол ийм одоо тэгээ одоо мэрэгжил айгүй эрэлттэй ирээдүйд ийм ажлын местүүд бол ингээд эрэлттэй болох нэ гэж яригдчихсэн. Тэгэхээр өнгөрч 2019 оны хувьд гэх юм бол судалгаа арай өөр өс одоо жишээлбэл төрийн байгууллага ажилтан тэгээ улсын байгууллагад ажиллахыг хүсдэг залуучуудын тоо их байсан бол 2017 болон 15 оны үед бас адилхан төрийн албан хаагч гэсэн тэргүүлжсэн байгаа. За энэ жилээс болохоор том компаниуд тэгээ түрүүнд урдсан Samsung за үүнээс гадна маш олон одоо KT ч гэдэг юм те компаниудад ажиллах хүсэлтэй залуучууд ихсэж байгаа юм байна. За тэгээд судалгааны бас насны хязгаарыг ч гэсэндээ 13-аас 29 байсан бол 13-аас 34 нас болгож бол өөрчилсөн байгаа. Тэгээд яагаад залуучууд энэ том корпорацид ажиллахыг хүсэж байгаа вэ гэсэн ийм санал асуулгаас явуулсан. За энэ дээр нэгтэн гэх юм бол ашиг орлого те том компани чинь цалин бас нэлээ их үү штэ те. Тэгэхээр цалин ашиг орлогыг бодож сонгосон гэсэн байна. Дараачих нь тогтвортой байдал. Жишээлбэл төрийн байгууллагт байлаа гэхэд за нэг халагдахгүй цалингаа аваад явуучих нь том байгууллагт одоо Samsung дорлоо гэхэд Samsung-гийн цалин би нэрийг хараад үзсэн чинь аюу өндөр авд юм бэл шүү. Тэгэхээр яалтчгүй те өндөр цалинтай гэдэг үгнээс сонирхдаг. За тэгээ гуравт нь болохоор бас өөрийн сонирхол байгаа учраас яг энэ дээр 5 мэргэжлүүдийн аль нэг дээр тэгээ ирээдүйд ажиллахыг хүсэж байна гэсэн байна. Мэргэжил гэхээс илүү эдгээр бол ажлын мест гэдэг байгаа шүү дээ. За дөрөвдүгээр харин болохоор ажлын байрны орчин нөхцөл те одоо жишээлбэл төрийн байгууллага байлаа гэж цаанаас нь бас ингээд өгдөг нэмэлт одоо те зүйлсүүд байгаа шүү дээ. Тэтгэмжүүд ч гэдэг юм. Иймэрхүү зүйлс бас байгаа учраас ажлын нөхцөлийн хувьд бол их боломжийг гэж үзэж байгаа юм байна. За тавт нь бол өсөн дэвших боломж гэж байгаа. Тэгэхээр энэ яг одоо жишээлбэл нэг 20 хүнтэй байгууллага 10 хүнтэй байгууллагт байлаа гэхэд тэр чинь ерөөсөө нэг одоо би өдөр нэг мэдээ харж чаддаг жоохгүй. Нэг бүсгүй би одоо ингээд цаашдаа компанид ажилт юм аа. Өсөн дэвших гэхээр манай одоо хилцээний дарга за дэлцэн дарга тэр доор нь удирдлага байгаа хүн ганцхан өөрөө тэнгуү тэр нь өөрөө тасгийн даргач. Тэгээ хоёулаа ингээд айгүй цөөхөн ажилтнтай бүгдээрээ тийм дарга гэсэн байр суурьтай болцсон. Тэгээ яг нөгөө цаашаа хөгжөөд те одоо жишээлбэл нэг 200 300 хүнтэй компанид байлаа гэхэд нэг 50 хүнийг төлөөлдөг ч юм уу 60 хүнийг төлөөлдөг зарaan 100 ингээд бүр дээдлийн ерөнхийлөгч болох ч гэдэг юм уу. Ийм байдлаар явах тийм боломж байхгүй жижигхэн компани бол тийм байдаг. Тэгэхээр том компанид ажиллах бодолтой байгаа гэж судалгаан дээр гарч ирсэн байна. Тэгэхээр солонгос залуучууд бол том компаниудад төлхөө за дээрээс нь төрийн байгууллагад ажиллах одоо хүсэл эрмэлзэлтэй байгаа юм байна гэсэн ийм мэдээлэл өнөөдөр ирэлттэй байлаа. За тэгээд энэ дээр мэдээж бол цалин орлогын хэмжээ чухал байгаа ч гэсэн миний хувьд саяхан бас солонгосын хамгийн өндөр цалинтай мэргэжлүүд гэж мэдээлэл бэлтгэжсэн болохоор яг энүүнтэй харьцуул бодвол эмчнэрийн одоо мэргэжил бол энэ дунд бол байхгүй. Тэгэхээр ганцхан орлогыг бас харсан гэж болохгүй байх. За тэгээд улсын хурлын гишүүн өшөө ихтэй сургуулийн профессор бол хамгийн одоо хүмүүсийн стресс багтай болохыг бас хүсдэг ажлын тоонууд бол орж исэн. За мөн одоо том компаниудын тууз гэж ярьдаг те төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн болох иймэрхүү байгууллага, иймэрхүү албан тушаалууд бол хамгийн цалин өндөр гэж хэлсэн. Тэгээд энэ дээр харьцуулаад яг үзэх юм бол яг тэр хамгийн өндөр цалинтай гэхээсээ илүүгээр бас төрийн албан хаагч гэдэг юм нэр хүндтэй те. Тэгээд олон улсын ингээд сүүлийн үед бол олон улсад солонгос компаниуд маш их толгой зөхөж гарч ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор хүмүүсийн бас хандлага бол баг зэрэг өөрчлөгдсөн байна. Тийм өмнө нь бол төрийн албан хаагч хамгийн одоо болохыг хүсдэг нь байсан болвол одоо энэ 19 оных нь байсан шүү дээ. Энэ 19 оноос өмнөх судалгаа. Тэгэхэд 21 оны үед гэх юм бол баг зэрэг ухраад бол 2 руу бол орсон байна. Гэхдээ яг нь солонгос бол ер нь авууштай зүйл нөх юм бол төрийн албан хаагч нар маш нэр хүнд сайтай тийм. Тэгээд жишээ нэг бид нар төрийн албан хаагч нартай харьцаж ажилладаг байхад 6 сар болоход ингээд солиод идэг юм билээ тэр албан тушаал тэр ажиллаж байгаа местүүдийн. Тэгэхээр ер нь бас янз бүрийн тийм бодлогууд их байдаг юм шиг л тэр хүмүүс рүү хандсан. Гэтэ сэтгэлийн арах юм бол солонгосчуудын сэтгэл бараг гэсэргээр манай залуучууд яагаад юм харанхуй бүр их юм руу яваад байна гэсэн сэтгэлийг харагдсан. Яа тэгэхээр Солонгост бол за төрийн албан хаагч те за том компанид ажилласан ч гэсэндээ яг нь буюу шөнө илүү цагаар ажиллах гэдэг бол бараг л ингээд өдөр тутмын байдаг зүйл болцсон. Тэгэхээр ийм компанид ажиллахгүйгээр тэг өөрийн гэсэн нэг арай өөр салбар руу зүтгээд үзвэл яаж дийм бэ? Зарим нь болохоор өөрсдөө нөгөө яг энэ ажлын байран дээр мессен дээр очсон. Тэгээ ажиллаж байгаа. Та нар ийшээ битгий яваа. Би өөрөө ингээд амрагч цаггүй те өдөржингөө ажилдгаа гэд. Одоо жишээлбэл би өчигдөр нэг юм мэдээ үзсэн чи Hyundai ажилдаг одоо нөгөө юу ааштай машин те техник дээр ажилдаг. Тэр шинэ одоо нөгөө машинаа гаргахаас өмнө ингээ загвар дээр ажиллаж байгаа залуу амиа оролцсон байгаа байхгүй. Тэр залуу яагаад амиа оролцсон бэ гэхээр
байнга нөгөө ажлын стресс маш их тэгээ баг цалин өндөр хүмүүст харахад маш том компанид ажилладаг. Тэгтээ илүү цагаар тэгээ гэртээ баг ирдгүү. Тэгээ эхнэр хүүхдүүд нь баг аавхаа царайг мартчихээн гэдэг эхнэр тэгээ бичижсэн мессеж нь хүртэл цацагдаж байгаа байхгүй мэдэн дээр. Тэгэхээр яалтчгүй ажлын ачаал бол ихтэй байдаг учраас залуучуудаа арай тий өөртөө тохирсон цаг нь бас багч үт юм уу тий. Тэгтээ мэдээж тэр цагта үр бүтээлтэй ажиллах ийм мэргэжлийг сонгоосоо гэсэн сэтгэлүүд харагдчихлаа. Тийм 13-аас 34 нас гэсэн байна. Тэгэхээр ер нь их хугацаагаар харахад тэрнээс дээш ажиллаад ирэх юм бол нэг газараа доктортой ажиллах тал руу бол орчдөг юм болов уу гэж харсан. Дээр нь гэх юм бол солонгос компаниудын онцлог гэхээр удаан ажиллаад эхлэх юм бол харьцангуй за нэг шат ингээд дээшлээд албан тушаалч гэсэн дээшлэнэ. Дээр нь авдаг урамшуулал за тэгээ мэдээж бас Монголтай адилхан нөгөө амрах хоног нэмэгдэнэ. Иймэрхүү зүйлүүд байгаа болохоор нэг газараа удаан ажиллах юм бол бас харьцангуй боломжууд нь одоо том компаниуд бол илүү ологдоод эхлэх болов гэж бодож байна. Юу манай сонсогч бол Чимбаахын үед ч тий. Таны хувьд ингээд нэг газартаа удаан ажиллах нь зүгээр гэж бодож байна. Эсвэл ингээд олон ажлын байрыг сольж үзэх тий. Аль тал руу нь юу боддгоо нэг байран дээр тий удаан ажиллах нь зүгээр юм болов эсвэл солих ч юм тий. Яг энэ дээр бас жишээ нь Солонгост бол жишээ нь нэг газараа яг удаан ажиллах гэхээсээ илүү сайн бид нар нөгөө төр хугацаагаар ажиллаж байгаа гадаад ажиллана гэдэг утгаараа тэрийг сонгох ёстой гэдгийг бол би өөрөө туулсан зүйлээр гоё газар том компани олон улсын худалдааны компани гэдэг ороод ажилласан ч гэсэн тэр компанид удаан ажиллаж байгаа хүмүүсийн хувьд болохоор их сайхан боломжууд байгаад миний хувьд шинэ хүн болохоор илүү зүгээр сайн хэлдэг чиний шиг ингээд үнэлгээ байхгүйгээр ингээд ажиллаад хахаар надад ямар ч хэрэггүй байгаад байсан л да. Тэгэхэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс бол гадаад хүмүүс гэдэг утгаараа цалин одоо илүү цаг ажилласан болгоно хэмжигдээд төлөгдөөд мөнгөнд төлөгдөөд явах болохоор бас тэр давуу байсан. Гэхдээ яг ер нь бол монголч баяр нийтлэг одоо утгаар нь авч үзэх юм бол нэг газараа бас илүү ажиллаж явсан зүгээр болов. Тэгээ яг дундуур нь өөрийгөө хөгжүүлэх гэдэг юм уу. За тэгээ томилтоор явах иймэрхүү боломжууд байвал уудах залхах зүйл маш харьцангуй гайгүй болчих юм болов гэж бодож байна. Тэгсэн чинь айгүй сонирхолтой нь одоо нэг сүүлийн үед гарч ирж байгаа залуучууд нэг ажлын байран дээр удаан байхаас илүүтэйгээр за дээдлэн 3 жил тэсээд тэрнээс хойш бол ер нь ингээд шинэ ажлын байр руу ингээд шилждэг болсон. Тэр нь болохоор залуучууд ингээд нэг газараа удаан байхаас илүүтэйгээр олон зүйлийг юм сурч мэдэх сонирхол төлхөө байгаа гинэ. Тэгэхээр бас арай өөр болж байгаа шүү тий. За Чимбахаас ямар мэдээлэл бэлдсэн байна? За миний мэдээллийн хувьд гэх юм бол Go цэг хэмээн дээр гарсан нэг мэдээлэл байна. За шинэ элчин сайд нарын одоо намтар хөрөнгийг бол танилцуулсан байна. Тэгэхээр манай зарим сонсогч нар бас мэдэж амжаагүй бол одоо элчин сайд нар бол солигдож байгаа гэсэн мэдээлэл байсан. За элчин сайдын хувьд болохоор энэ Эрдэнэ туяа гэж одоо эмэгтэй ажиллаж байсан бол солигдоод одоо шинээр нэр дэвшсэн Эс саран тогоц гэж хүн байна. За энэ хүн болохоор 2017 оноос гадаад харилцааны яамны Аз намхан далайн орнуудын газрын даргаар ажиллаж байсан. Япон, Орос, англи хэлний мэдлэгтэй. За тэгээ 97 оноос гадаад харилцааны яамд ажилласнаас хойш хөвчлэн Монгол Японы харилцааны асуудлыг бол одоо ингэж хариуцж ажиллаж байсан юм байна. За мөн Токиод хэлцэн сайдын яам нь 7 жил ажилласан соёл боловсрол хүмүүнлэгийн асуудал хариуцсан 3 дугаар нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан. За ийм хүн байх нэ. Тэгээд манай улсаас жилд 100 мянган орчим иргэд бүгд найрамд Солонгос улсад боловсрол эзэмших, аялах, эрүүл мэндийн үйлчлэгээ авах ажил хийх зорилгоор л очдог байна гэсэн байна. Ийм тус улсад элчин сайд ажиллах элчин сайд өндөр хариуцлага ногдно. Солонгос хэлтэй элчин сайд томилох шаардлагатайг улсын их хурлын зарим гишүүд бол онцолсон байна гэж энэ мэдээлэлээр байна. Ямар ч бас элчин сайдын хувьд шинээр томилогдоод бас нэг 4 жил илүү бас ажиллах хэрэгтэй байдаг хаа тийм. Тэгэхээр ийм бол шинэ хүнтэй болж байгаа юм байна. Тэг эн чинь одоо баг өчигдрөөс хойш нэлээ талцаад ах шиг байсан тийм. Тэг мэдээж хүн болгоны хувийн бодлоод бол өөр шүү дээ. Тэгтээ бол солигдсон тал дээр нь хүмүүс бол нэлээ л ярьж ах шиг байлаа тийм. Одоо яг солонгос хэлтэй үнийг тавих хэрэгтэй эсвэл үгүй ч гэдэг юм тийм. Ямар тач янууд бол айгүй эрэлттэй мэдээлэлээс. Тийм тэгэхээр яг энэ дээр бол зур хувийн бодол гэхээсээ энэ байгаа мэдээллийг би бол танилцуулъя гэж бодож байна л да. Тэгэхээр энэ хүний хувьд бол 75 онд төрсэн. За 92-оос 97 онд Мусын олон улсын харилцааны сургуулийг төгссөн юм байна. 2000-аас 2002 оны хооронд Японы Васедигийн их сургуулийг олон улсын харилцааны магистр хийсэн. За мөн Австралийн Аделийн их сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны магистрийг 2009-оос 10 онд бол ингэж хамгаалсан ийм боловсралтай хүн байна. За тэгээд ажлын туршлага гэх юм бол 97-оос 2000 он гадаад харилцааны яамны Азийн газарт мэргэжилтэн 2002-оос 2004 он гадаад харилцааны яамд мөн бодлого төлөлт мэдээлэл шинжилгээний газарт 3 дугаар нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан. За тэгээд 4-өөс 7 он Токиод элчин сайдын яамд 3 дугаар нарийн бичгийн дарга. За мөн Азийн гадаад харилцааны яамны Азийн газарт 2 дугаар нарийн бичгийн дарга 10-аас 12 онд за ингээд ерөнхийдөө гадаад харилцааны яам болон Токиогийн элчин сайдын яамд 17 оныг бол хүртэл ажилласан. Тэгээ 16-аас 17 онд гадаад харилцааны яамны Аз номхон далайн орнуудын газрын дэд захирал гэсэн за ийм
албыг бол хашсан. Тэгээд 300 сая төгрөгийн үн бүхий нийтийн орон сууцтай амны сууцгүй, цуслангийн байшингүй, хашаа байшингүй үйлдвэр үйлчлэгээний зориулалтаа үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй гэж мэдээлжээ. 16 сая төгрөгийн хадгаламжтай гэдэг иймэрхүү байдлаар мэдээллийг нь бол гаргаж авал ирсэн байна. За тэгэхээр үргэлжлүүлэн сэтгэлээсээ ус уншин нэлээ олон сонсогч юм сэтгэл орж ирсэн байна. Ганаа төмөр дотор орой мэндэ гэсэн байна. Нэг төр утаа баярлан сүгчмөг манаас орой мэндийг хүргэсэн. Тэгээд сүгчмөг сонсогч маань цастаа сайхан өдөр байна. За ашгүй дээ чанцаамны гэдэг. За миний хоолой хэлж байгаа швэн. Ган баяр гансүх хай гэсэн байна. Орой мэнд хүргэе. За тренд үг болох инхчрал тоогоо сонсогч маань хөтлөгчд найруулагч болон сонсогч найс нартай орой мэндэ гэдэг үгийг бичсэн чинь манай сонсогч Бат төвшин дэлгэр сайхан яг энийг нь дөөр айлгаад бас мэндийг хүргэсэн байна шүү бүх сонсогч нартаа. За мөн сонсогчдоос орой мэндээс гадна бас за түрүүний сэдвтэй холбоотойгоор Ганаа Төмөр Баатар маань нэг байр дээр одоо ажлын байран дээр тогтвортой ажиллах нь илүү гэж бичсэн байна. За мөн одоо түрүүний асуулт бас байгаа. Тэгээ Инчон гүрний хамгийн өндөр хэсэг нь ямар өндөртэй вэ гэсэн чинь за Google дээрийн талаар бол дуртаагүй байна гэсэн бас юм хариултыг бичсэн байна. Тийм байна. За тэгээд гүрний өндөр хэдийн бэ? Манайхан бүр таг шүү гинэ. Манайхан чинчаа шоугаараа бол асуултанд бол маш сайн хариулдаг байсан шүү дээ. Мэдхгүй бол бууддаг байсан шүү дээ. Та хэд ч юм бүр санагалзаа нөгөө шоу маань яаваа гэдсэн учраас бид хоёроос асуулт оруулж ирсэн. Тэгэхээр өдөр болгон сонирхолтой асуултуудыг өсвөрлөхийн асуух болно. За тэгээд үргэлжлүүлэн бас дараагийн постоо та бүхэнд танилцуулъя. Миний пост Asian People Mongolia гэсэн пэйж хуудас дээр орсон байна. За энэ бол өчигдөр орсон юу байгаа шиг пост байгаа. 1 сарын 18-наас эхлээд улсын хэмжээнд томоохон үйл ажиллагаа явуулж буй их дэлгүүр, сургууль, музей, кино театр, супермаркетууд заавал вакцины одоо пасс буюу QR кодгүйгээр нэвтрэх боломжтой болж байгаа юм байна гэсэн мэдээлэлсэн. Тэгэхээр одоо Солонгост байгаа иргэдийн хувьд за ялангуяа одоо харгалсан те полицаар амьдарч байгаа хүмүүсд QR кодыг хэрхэн яаж авах вэ? Дэлгүүр орж чадахгүй ингээд буцаад байна гэсэн иймэрхүү асуудал байсан. Тэгэхээр өчигдрөөс эхлээд бол QR кодгүй ч гэсэндээ саяны дурдсан за их дэлгүүр, сургууль, музей, кино театр, супермаркетуудад бол орох боломжтой болсон байгаа юм шүү. За тэгээ би бас өчигдөр энэ мэдээллийг зүгээр бэлтгэх гээд нэг оруулалт юм гээд харж ирсэн. Тэгээд яг саяны дурдсан газруудад одоо орхоо болохоор энэ дээр жишээ нь бол нийт одоо хүмүүсийн үйлчлүүлэх газрынхаа ерөнхийдөө 10% л бол хасагдж байгаа юм байлээ. Үлдсэн 90% те одоо за кафе, ресторан, хоолны газрууд байгаа дэлгүүрүүд, жижиг дэлгүүрүүд гэсэн үг шүү дээ. За тэгээ бусад одоо маш олон төрлийн кино бол энд орог байгаа те маш олон төрлийн газрууд байсан. Тэгэхээр нийтдээ тэнд бол үйлчлүүлэх хүмүүс бол 90% нь бол буцаад ер нь бол энэ QR код бол уншуулна гэсэн үг. Дээр нь бол насны ангил бол бас зааж байгаа юм байлээ. Ялангуяа одоо залуучуудын өмнө энэ шинэ хувилбар бол хүчил өндөр байгаа гэсэн. Тэгэхээр ялангуяа 12-аас 18 насны залуучуудыг бол ялангуяа бас заавал шалгуулах шаардлагатай хүчил нь өндөр байна гэж бас мэдээллийг дурдсан байсан. Харин тийм ах шүү. Өнөөдөр манай юу групп төрлөөсөн л та Солонгостой монголчуудын тэгээд цастай нилээ хүүтэн тэгээд дэлгүүрт ороод гоймоо авчидээ дулаацах гэсэн чинь QR код байхгүй гэдэг гадаа зайлвал цасан донд баахан цасаар гоймоо идчихэж байгаа зураг оруулсан байсан л да сошиал. Тэгээд хараад бас жоохон асуудал байх шиг байна гэж харж байсан юм өнөөдөр. За тэгэхээр ямар ч байсан настай хүмүүсийн бол хувьд энэ дээр нэлээд өдөр болгон тийм асуудал гараад байсан л да. Ягаад гэвэл дэлгүүрээр үйлчлүүлэх гэж очингууд нөгөө кодоо гаргаж чадахгүй пассвортаа мартчихлаач гэдэг юм уу иймэрхүү байдлаар удаан зогсоод за тэгж яагаад нөгөө хүмүүс нь сүултээ аргагүй ихэнд оруулдаг. Ер нь Солонгос ч ингээд настай хүмүүсээсээ бас юу хамгийн амар вэ гэсэн чи ажимаа гэж асуусан нэг хүн манай багш бас хэлжсэн л да. Тэгэхээр настай хүмүүстэй хил ам хийх ч юм уу тийм юм зүйл дээр үйлчлэгээний байгууллага хам бол баг их хвчлэн буулт хийдэг. Тэгээд тиймэрхүү албан бус одоо юу гэдэг хүндэлдэг байдлаасаа болоод дэлгүүрч гэсэн юм нь бол оруулчаал хийсэн байлээ л дээ. Яг нөгөө энэ шаардлага хэрэгжүүлж чадахгүй. Уу яг нэг жоохон ингэж оролдож ингэж зааж өгж байгаа л дээ. Сүүлдээ нөгөө цаг хугацаа маш ихтэй хүмүүс хойно оочлаад хахаар за та орчгоо гэх тиймэрхүү байдлаар одоо яваад исэн байлээ. Бодит байдал дээр хэрэгжихгүй байгаад байсан учраас бас баг зэрэг ингэж зөвлөсөн болов уу гэж бол санагцсан. За тэгэхээр өнөөдрийн асуулт маань Инчон гүрний хамгийн өндөр хэсэг хэд вэ гэсэн чинь сонсогч нар маань тэгвэл урт нь хэд юм бэ гэж асуусан байна. Тэгэхээр урт нь бол 21 зууны 38 км байгаа шүү дээ. За тэгэхээр миний онцлог пост хэвдэл болохоор урангой бат тогтох гэж оруулсан байна. Гадаадад боолын хөдөлмөр эрхэлдэг гэж ярьдаг хүмүүст хэлэхэд гэсэн байна. За боолын ажил гэдэг бол хөдөлмөрийн мөлчлөгөө нэг ёсондоо тун баг цалингаар асар их ажил хийлгэхийг хэлнэ. Таны болон тантай хамаатан садан тантай хамаарал бүхий хин нэгэнд гадаадад үйлдвэр үйлчлэгээний салбар гэх мэт газруудад ажиллаж үзсэн одоо ч ажиллаж байгаа байх. Тэдгээр хүмүүс бол боол биш жигэн хөдөлмөрөөрөө шударгаар үнэлүүлж байгаа хүмүүс шүү. Монголд байгаа хүмүүс нийтээрээ хандлагаа өөрчлөё гэсэн байна. Энэ дээр болохоор одоо жишээ дурдсан байна л да.
одоо Солонгос улсын хувьд болохоор 61 оны үед бол Азтай хамгийн одоо ядуу аса 2 дугаарт ордог, сүүлээс хоёрт ордог ийм улс байсан. Тэгээ энэ улсын хувьд ямар нэгэн баялаг тий мөнгө иймэрхүү зүйл бол байгаагүй, улсын санд нь бол зүйл байгаагүй. Тэгэхээр тухайн үед баруун герман руу Солонгос залуучууд маш ихээр нүүрсний уурхай болон бусад тийм хүнд үйлдвэрлэл очиж ажилладаг байсан юм байна л да. Тэгэхээр энэ бол яг манай одоогийнхтэй адилхан гадагшаага ажиллаж байгаа л нэг одоо хэлбэр байсан. За тэгээ энэ хүмүүсийн хувьд болохоор оюутан ахлах сургуулаа төгсөөд удаагүйгаа сурагчаад залуучууд байсан тийм тэгээд маш олон гэр бүлийн хүмүүс одоо гэр бүлээ орхиод тэр баруун германыг бол зорьсон гэж байгаа. Эмэгтэй хүмүүс болохоор хөдөөгийн эмнэлэг, совлогчийн ажлыг хийхээр бол очсон. За тэгээд эрэгтэйчүүд нь болохоор 1000 метрийн гүн рүү уурхад бол ингэж ажиллаж байсан. Тэгээд өдөрт бол 8 цаг л ажиллаж байхад Солонгос хүмүүс нь бол 10 цагаас бол дээш ажилладаг байсан гэж байгаа. Тэгээд ер нь одоогийн Солонгосын хөгжил бол яг энэ бол болгоомтой холбоотой гэж бол хэлсэн байсан. Тэгээд яг нь постын хувьд бол нэлээд урт зүгээр гол агуулга нь гэх юм бол яг энэ очиж ажилласан хүмүүс эргээд Солонгос улсыг ингэж хөгжүүлэхэд маш хувь нэмэр болсон. Тэгэхээр гадаад ажиллаж байгаа хүмүүсээ бас боолын хөдөлмөр эрхэлж байгаа гэдэг өнцгөөс бити хараасаа гэж энэ постыг бол оруулсан байлаа. Тийм тэгээд тухайн үед бол улс орныхоо хөгжилд маш их хувь нэмрийг оруулсан шүү дээ. Тэр тухайн Германаас авсан хөрөнгө оруулалтаараа улсдаа дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн. Одоо хувцас сунар хэлж байгаа шүү дээ. Цамц, өмд, оймс, хувцас гэдэг юм тийм. Тэгэхээр наазахын бүтээгдэхүүнүүд өөрсдөө дотооддоо үйлдвэрлээд тэрийг гадагшаа зарж борлуулах. Тэг яг өөрсдөө эдийн засгийг л босгож эхэлсэн гэсэн үг л дээ. Тэгэхээр 60 оны эхээр зургийг одоо жишээлбэл би өнөөдөр өдөр 60 70 80 90 оны Солонгосын дүр төрх гэж зөвхөн пост оруулах гэж бодоод юм орчуулад тэгээ хараад үзэнгүүт ерөөсө 90 он 60 он гэ хорон 30 жил байгаа шүү дээ. Тэнгүүт бүр ерөөсө ингээд 60 онд чинь ингээл гудамжаар өхөр тэр явал. Одоо тэгээд манай Монголд ингээд 5 шуу малыг маань харчаал ингээл солонгосчууд гайхал вау ингээд зам дээр явжтэй мэгэл жуулчтай хор тэгдэг байхгүй. Тэгэхээр Солонгост бол уг 60 оны үед адилхан л тийм байсан. Гэхдээ нөгөө хөгжлийн хувьд бол маш хурдцтай хөгжсөн. За тэг яг нөгөө тэр тухайн үед нь жоохон байсан хүүхдүүд одоо том болчихж байгаа шүү дээ. Тэгээд тэр залуучууд бол яг нэг өнгөрснөө одоо сайн мэдгүй ч гэдэг юм уу тий. Өөрөх нь ус бол яг л тийм байдалтай байсан. Тэгэл тэндээсээ бол ингээл хөгжөөл маш олон зүйлсүүд болж байгаа шүү дээ. Тэгэхээр ялтчгүй хөгжлийн хувьд бол үнэхээр мундаг хөгжсөн юм байлаа. Өчигдөр бас зурагт үзэж байгаа тийм нэг юу хэсэг гарч ирсэн л да. Гадаадд байгаа одоо солонгосчуудаа ингэж бодлогоор одоо урамшуулдаг, тэтгэдэг, дэмждэг иймэрхүү бас хөтөлбөр байдгаа тэрийг Монголд бас ер нь авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол сурагчдын хувьд чинь гадаадд сурах чиг байдгүй ч гэдэг юм нэг иймэрхүү асуудлууд тулгардаг гэдэг өчтөр Монголын телевизээр бол гарч ирсэн. Тэгээ энүүнтэй холбоотойгоор манай тэр сайн дурын төрийн бас байгууллагын одоо групп дээр юу орж ирж ирсэн бэ гэхээр яг Солонгосын тэр бодлогын ямар вэ гэдгийг бол нэлийн дэлгэрэнгүй тийм байдлаар оруулж ирсэн. Дараа бас би танилцуулбал их зүгээр юм болов гэж бодсон. Ягаад гэвэл одоо Солонгосоос гадаадд байгаа Солонгос гэсэн үг шүү дээ. Тэр хүмүүсийг яаж ерөнхийд нэгдсэн юм бодлогоор одоо зангиддаг, юугаар дэмждэг үү гэдгийг бол нэлийн дэлгэрэнгүй тийм мэдээлэл байхаа нь их зүгээр юм байна да гэж харж байсан. Монголын хувьд яг дэлхийн монголчууд гэдэг хөтөлбөр 1-2 явж байгаа. Гэхдээ бас нэмэр болоод авах зүйлүүд бас байх юм болов уу санагцсан. Тийм. Бас одоо нэг нэгтгэдэг зүйл байдаг л ахал тий. Ер нь аль ч улсад очсон солонгосчууд нэг л өөр гэдэг шүү дээ тий. Хоёлаас л ярьж исэн усаа худалдаж авахтаа хүртэл солонгосынхаа усыг одоо Монголд байгаа солонгосчууд бол өөрсдийнхөө тий Монголд солонгосчуудын гаргаж байгаа юм. Одоо би жуулчид ажиллаж байхад солонгосоос жуулчид орж ирээ манай Монголоос Монголын бүтээгдэхүүнийг уг нь худалдаж авах хэрэгтэй шүү дээ тий. Нэг одоо бэлэг дурсгалын зүйл тэгэнгүүт солонгост бизнес эрхэлдэг хүнээсээ бэлэг дурсгалын зүйл авч явж байгаа юм чи. Тэгэнгүүт чи бүр энэ хүн ч одоо уг нь манай Монголд аялж байгаа. Манай Монголд мөнгө оруулах хэрэгтэй шүү дээ гэж бодож байгаа. Мөнгө өгөхгүй яа өөрсдөө хүмүүсээс мөнгө төгрөг юм аваа явчихж байгаа юм бэ гэхээр бид нар бас дотроо бодлого нэг юм байдаг юм шиг байна. За тэгээ манайхан бас гүүрний өндрийг дурдаач хийх юм бэ гэх. Энэ дээр бол 150 хавцаа баха 2 давхар гүүр байсан да гэж бас бичсэн байна. Урт нь хэд вэ гэд хариулсан юм тийм. За тэгээ 33.4 м үү гэж мөн асуусан байна. Өндөр 50, урт 13 км гэж бас бичсэн байна. За тэгээ сонсогч нар маань ер нь айгүй хөөрхөн сэтгэлдсэн байна. Энд нэг сонсогч маань 21,380 тусна одоо бодвол 21,380 гэж байгаа юм болов уу эсвэл 21 м гээд 380 гэсэн юм болов. Тэгсэн чинь энэ доор нэг сонсогч маань 800 м Бурж Халифа шиг өндөр болчлаа штэ хаа гэсэн байна. Тэгэхээр жоохон дөхүүлэх боломж байгаа болов. Окей хоёлаа одоо мэдээлэл шууд дурдаал явж хахад гараад ирэх юм чинь. Гараад ирнэ гэж бодож байна. Тийм юм шууд дурдчихвал яадгээ. За тэгвэл өргөжлөлөд хоёлаа мэдээлэл хүргэе тийм. Бичлэгээ. За нэр ахлах ташлал машлаа эртхэн явуулчих дөө. За энэ дээр гүүрнийх нь зөв хариултыг хэлчих үү?
Та чи сая өгүүлээд яах гэдэг юм бэ? Би яг энэ нөгөө дууг нь хааж бас нөгөө нэвтрүүлгээ бэлддэг болохоор л тэрийг харсан. За одоо тэгээд яах юм та ямар юм бэ? Танилцуулах юм уу болох юм? За танилцуулъя. За тэгэхээр зөв хариулт миний харж байгаа гэхдээ арай орж ирэх байх шиг байх юм. За одоо жишээлбэл асуултаа дахиад автаад хэлье жишээж байгаа. Тэгээ Инчон гүрний хамгийн өндөр хэсэг хэдвэ гэсэн асуулт байгаа. За тэгэхээр Инчон гүрний өөрөө урт нь болохоор 2138 км урттай юм маш урт гүүр байгаа. Хоёр одоо арлыг холбосон тий. Тэгэхээр энэ гүүрний хамгийн өндөр хэсэг нь хэдэн метрийн өндөртэй байдаг юм болоо. За 800 бол маш ихтэрсэн байна. За 30 гэж харагдаж байсан. Энэ бол бас бага байна. Тэгэхээр та бүхэн хоорондоос бичиж байгаарай. Тэгээ бит хоёр өнөөдрийн видеоор одоо далайд бас энэ гүүрийг яаж барьдаг юм болоо энэ талаар юм сонирхолтой мэдээллүүдийг хүргэе гэж бодож байна. За та бүхний сайн мэдэх Инчоны гүүр байгаа. Инчоны гүүр маань 2005 оноос 2009 оны хооронд баригдсан. За ингээд яг баригдаж дууссан хугацаа юм бол 2009 оны 10 сарын 16-нд баригдаж дуусаад ингээд 3 хоногийн дараа 19-ноос эхэлж яг автомашин зорчих боломжтой болоод ингээд нээлттэй хийсэн ийм гүүр байгаа. Тэгэхээр одоо бол хүмүүс алидээ явцсан те маш гайхамшигтай гэдэг нь бол мэдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр өмнө нь бол баг Инчон руу тий одоо сүүлээс Инчон яг хотын төвөөс Инчон руу явахад бол тодорхой хэмжээний одоо Инчоны нисэх онгоцны бодлоо явахад цаг зарцуулдаг гэсэн бол за энийг бол тодорхой хэмжээнд багасгасан одоо жишээлбэл цаг хугацааны хувьд бол 40 минутыг багасгасан гэж 40 минутыг бол хэмнэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ 13 км бас багасгасан гэсэн үг шүү. Тэгэхээр арай товч замаар Инчон руу очих боломжийг нээсэн ийм алдартай гүүр байгаа. Тэгээд хамгийн онцлогтой нь далай дээр баригдсан гэж байна шүү. Тэгэхээр яг нэг хуурай газар дээр баригдсан гэхээс илүүтэйгээр далай дээр баригдсан учраас мэдээж технологийн хувьд бол бараг шинэлэг Солонгост анхудаа хийгдсэн ийм технологиуд бас харагдчихжээ. Тэгээ газар зүйн байршлын хувьд гэх юм бол за яг энэ ч олон улсын нисэх онгоцны буудлын байгаа. За нөгөө талд нь гэх юм бол бас юу байгаа шүү дээ. Одоо Сундууг шинэ олон улсын бас хот гэдээ маш хурдцлаагаар хөгжиж байгаа. Тэгэхээр энэ хотын төлөвлөлт болон онгоцны буудал. За тэгээд бас бусад үүргүүдтэй холбоход бол энэ гүүр бол зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгээд энэ гүүрийг гол нь ингэж хоёр энэ арал байгаа. Энэ арлыг одоо холбоход нийтдээ заавал ингэж далайг бол туулах юм шаардлага гараад ирсэн. Тэгэхээр сая хэлсэн бас энэ гүүр баригдсанаар бол тийшээ очдөг байсан юг цаг хугацааны хувьд бол жишээ нь 40 минутыг хэмнээд одоо онгоцны буудлын руу гэсэн үг шүү дээ. За дээр нь болохоор замын хувьд болохоор 13 км-ийг бас хэмнэж ингэж бол очдөг болсон гэж байгаа. За тэгээ энэ гүүрний одоо яг ажил эхлэх одоо шаардлага гарахад бол хажууд нь бол тусдаа тийм одоо яг Сундуу гэж түрүү хэлсэн тэнд болохоор тийм бүтээн байгуулалтын хэсэг байгуулад үйлдвэрүүд байгуулад тэнд бол яг гүүрт хэрэгтэй бүх зүйлүүдийг бол барьж эхэлсэн. Тэгээ би өнөөдөр бас нэлээх гүүр бэр нь яаж тогтдог юм болоо яаж барьдаг юм болоо гэдэг нэг 2 3 бичлэг үзлээ. Бараг л гүүр барингаа алдлаа шүү өнөөдөр зүгээр. Тэгэхээр яг төсөөлгөөр чинь далайн доор ингэж гүүр барина гэд тэгсэн чинь яг тэрийг нэг хүн хэвтэйхэн тайлбарлаж байлаа л та. Ер нь бид нэр гүүр барихтаа гэх юм одоо каскт малгай өмсөн байгаа шүү дээ. Тэрийг харуулж байлаа. За энэ малгай ингээд доошоо харцсан байна те. Энийг ингээд эргүүлээд ингээд хөмрөө тавих юм бол нэг юм зай ингээд үүсэж байгаа. Тэр зайг жишээ нь бид нар бол ингэж далайн доор усан дотор ажиллахдаа тэгээ иймэрхүү зарчмаар бол ажилтдаг гэж ойлгож болно. Ингээд яг далайн доор юм оруулаад тавьчих нь байна шүү дээ. Тэр нь бол янз бүр хэлбэртэй байж болох юм байлээ л дээ. Яг тэр доор нь бол хүмүүс болгоомжтойгоор ажилтдаг. Тэгээ тэр хүмүүстээ агаараа өгдөг ч юм уу. Тэгээд бол ус алдахгүйгээр тэгж бас юмнууд үйлдэл бол хийдэг гэж бас хэлсэн байсан. За тэгэхээр гүүрнүүдээ барихын тулд эхлэж мэдээж хөл нь хамгийн чухал тийм. Тэгэхээр суурийг нэлээд тавьж байгаа. Тэгээ хоёр талаасаа явуулсан гэж би ойлгосон. Хоёр талаасаа бариад яг голдоо сайхан уулзчихж байгаа байлээ. Тэгээд гол яг хэрэглэгдэх зүйлсүүдээ болохоор дандаа их хуурай газар дээрээ ойролцоо гүүрний ойролцоо энэ их газар дээрээ нэг байгууламж барьсан. Тэгээ тэрэн дотроо одоо цаашаа гүүрээ бол барьж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ гүүрээ бэлэн болгосны дараа ингээд зөөж байгаа гэсэн. Зөөх маягаар ерөөдөө ингээд явчихж байгаа. Гэхдээ энэ дээр ашиглагдаж байгаа технологиудын хувьд гэх юм бол мэдээж тэр гүүрч одоо ингээд бид нар өөрсдөө бариа явахгүй шүү. Тэгэхээр тодорхой хэмжээний шин бас юм технологиудыг гаргаж ирсэн. Одоо жишээлх юм бол маш олон дугуйтай юм машиныг бол гаргаж ирсэн байдаг юм байна л да. За тэгээ тэр олон дугуйтай машины одоо жишээл 320 дугуйтай. Тэгээ тэр дугуй болохоор одоо зам байгаа шүү дээ. Гүүр тэр замыг яг бэлэн болгоод тэр технологи дээр ингээд ачаад тэгээд явдаг. Гэхдээ цаг хугацааны хувьд гэх юм бол 4 км хурдтай зөөдөг юм байна л да. Яа тэгэхээр тэр гүүрчүүд баригдаж байгаа шүү. Тийм хурдан бол явах боломжгүй. Тэгэхээр хүний алхаж байгаа хэмжээтэй ойролцоогоор ингээд маш удаанаар зөөгөөд за тэгээд яг баригдаж байгаа хэсэг дээр авиж тавьдаг юм билээ. За тэгээд яг энэ дээр гэх юм бол үндсэн зарчим нь тэр далай дотроо багнуудаа ингээд суйрлуулчлаа. За тэгээд дараагийн ажил нь гэхээр сая тэр хэлсэн ойролцоо хотод үйлдвэр байгуулаад тэр үйлдвэр дээр бидний сайн мэдгээр барилгын зарчмалда арматур төмөр гэдэг те төмрөө зангитаад тэн дээрээсээ ингэж одоо цементээ цутгах нь
цамтай цутгаад одоо тэрийг бол хатаах шаардлагатай болдго юм байна. Тэгэхээр ерөнхийдөө сая хэлсэн байгаа 50 м одоо 50 м-ээр ингээд салгаж тэр гүүрнүүдийнхаа хэсгүүдийг гэсэн үг шүү дээ. Тэгээд зөөвөрлөөд нийлүүлээд нийлүүлэхтэй болохоор тэр далай дээр бол завиар завь нь юм өргөгч крантай иймэрхүү байдлаар зөөн. Тэгээд яг саяны тэр 50 м нь болохоор хүндэн жишээ нь 1400 тонн гэж байгаа. Маш их хүнд тий. Тэгэхэд саяны бас чиний хэлж байгаа зөөвөрлөх 300 хэдэн дугуйтай гэдэг тэр нь өөрөө бас 600 тонны жинтэй. Тэгэхээр 400 аваа авчиж байгаа. Тэгэхээр яг нэг юм хэсэг очиж байгаа. Тэгээд яг далай дээр нь болохоор маш том завиар крантай. Тэгээд тэрийг өргөөд ингээд бидний одоо сайн мэддгээр бол жишээ нь контейнер одоо ачхад яг нэг тиймэрхүү процесс явагддаг шүү дээ. Контейнераа өргөөд ингээ урагшаа ингээ зөөдөг нэг тийм кранууд байдаг шүү дээ. Дөрвөлжин юм хэлбэртэй. Яг тийм зарчмаар бол ажилдаг. Тэгээд энгийн барилгууд бол жишээ нь ингээд доороосоо суурай тавьчаад нэг давхар хоёр давхар гэдэг тавьсан ингээд баригдсан давхар дээрээ нэмээд барьдаг бол гүүрний эсрэгээрээ одоо уртаашаа тийм нэг ингээд хэсгийг барьлаа дахиад залгуулад нэг хэсгийг ингэж залгаад яваад байдаг ийм зарчмаар бол баригддаг юм байна. Тэгэхээр Солонгосын хувьд бол яалтчгүй гүүрний хувьд бас харангуут дэлхийд бас шинэ технологиуд маш их ашигласан гэж байгаа. Дээр нь гүүрний хайн урт болон энэ гүүр нь дэлхийд бас долоод ордог нэлээд тийм том бүтээн байгуулалт болсон гэж бол хэлсэн байсан. Тэгээд тэр зөвөрлж байгаа гүүрээ ч гэсэндээ ингээ холбохдоо тийм маш нарийн яг нэг эвлүүлэг тоглоом шиг байдаг юм л шүү дээ. Уг нь ингээл харахад за ингээл тавиал холбогдчихдээ юм ингээл харж болно шүү дээ. Тэнгүүт яг тэр голын хэсгийг нь маш сайн шалгадаг. Яг орж байгаа хэсгийг нэлээд удаан тэр ажиллагаа ингээд явагддаг гэж байгаа. Тэгэхээр нийт болохоор нэг 52 сарын хугацаанд уг нь бол төлөвлөсөн. Гэхдээ 2005-аас 2009 оны хооронд гэдэг чинь 4 жил болсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 4 жилийн хугацаанд яг энэ бүтээн байгуулалтыг бол хийсэн гэсэн үг. Тэгээ өшөө тэр одоо тийм ярианууч гэсэн байдаг шүү дээ. Одоо энэ шинэ хотыг байгуулахын тулд газар ингэж хөрс бий болгох гэдэг ч юм уу иймэрхүү зүйлүүд бас яригдж байгаа. Тэгэхээр ер нь яалтчгүй л хүмүүсийн маш их судалгаа шинэ бас тийм одоо эднэрийг сорьсон солонгос хүмүүсийг сорьсон зүйл болсон юм болов уу гэж харагдсан. За тэгээд гүүрний өндрийг одоо бол танилцуулъя гэж бодож байна. Түрүүн бол зөв хариулт бол харагдажсэн тийм. За тэгэхээр энэ гүүрний өндөр гэх юм бол 230 8.5 юм байна. За хамгийн түрүү сүгчмэн бан зүгээр л тэглээсэн байна шүү. За баяр хүргэе. Баяр хүргэе. Аргагүй л гүүр мэддэг хүн байна. За тэгэхээр энэ дээр бас харуулж байсан. Бидний сайн мэддэг 63 давхар байшин одоо Солонгос бол нэг хэсэг хамгийн их өндөр барилга гэж сөвөл өндөр барилга гэдэг тийм хүмүүс очдог байсан. Тэрүүнтэй харьцуулахад ердөө 10 м-ийн зай гарахаар тийм 63 давхар болохоор 249 м. Энэ одоо гүүрний яг хамгийн өндөр хэсэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр болохоор 238.5 м буюу энэ ердөө л 10.5 м-ээр дутуу юм байна 63 давхраас. Тэгэхээр ийм бол өндөр бас бүтээн байгуулалтыг бол хийсэн юм байна. За одоо гүүрэн дээр явсан сэтгэлээс чинь бах болсон. Гүүрэн дээр явсан гэх юм бол яг одоо би нэг матицтай явж байсан. Матиц нэг жижигхэн хөөрхөнд хэрэг штэ яг тэнд татвар баг төлдөг ч гэдэг юм хурдны зам руу орох тиймэрхүү давуу талтай. Гэхдээ яг би өмнө матицтай явж байгаагүй дандаа л нэг Starix ч юм уу битээ тиймэрхүү тэргүүтэй явдаг байсан. Тэгээ матицтай явж хажуугаар ингээ машин өнгөрсөн чинь ингээ дайваад ингээ бүр тэгээ дээр нь салхитай үед чинь бас ингээ хөдлөө дайваад идэх юм байлээ. Тэгэхээр ер нь бол яалтчгүй юм саяны хэлсэн 200 м өндөрлөө гүүрэн дээр далай дээгүүр явна. Тэгэхээр маш эвгүй сэтгэл төрдөг юм байлээ. Тэгээ манантай үед бас эвгүй. Тэгээд хажуугаар би гүүрний цахаар явахгүй ингээ хамгийн голд нь явдаг. Хэрвээ ямар нэгэн байдлаар одоо хийсэд янз бүрийн болох юм бол гэж дайдаг байсан л да. Тэгэхээр дайвалцахдаа бүр тийм айхтар хөдлөх үү? Тийм энэ машин ч өвөр газар тэгж дайвалцаа нэг мэдрэх одоо боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр яг тэнд явахдаа бол баг зэрэг айцтай. Тэгээ дараах санаатайг би дараа нь санаатаа цагуурын тэрэг унаад явхад бол энэ санаатаа биетээ тэрэг юм байна. Дажгүй байх гэсэн бас яг энэ гүүрэн дээр чанарын шалгаад байгаа юм шиг тийм байдаг байсан. Тэгээ гүүрэн өөрөө бас юм 4 хоёр талдаа тийм игнэтэй тийм. Яг 110 м одоо милийн хурдны хэсгүүд байдаг. Яг уруудах хэсэг дээр бол нэлээд бас хурдан явчих гэдэг. Тэгэнгүүт доошоо очихдаа баг зэрэг хурдаа хасаад ингэ явдаг. Ер нь бол Солонгост хамгийн бас хурдалж болохоор энэ гүүрч яг өөрөө ингээд урт нь гэхээр түрүүн нийт урт нь далай болон бус бүх хэсэг нь ороод ч 21 зууны 38 км гэж байгаа. Тэгэхээр энэ хооронд бол нэлээд юм гიშгэж болохоор бас их гоё чөлөөтэй замд байгаад байдаг л да. Тэгэхээр хурдлах боломжийг бол 100% мэдэрх юм шүү дээ. Тийм тэгээд байж байгаа л тэр камер таарна тэрнээс ч бол уг нь бол бүр ингээд нисэж болно амар сайн явахаар л юм байна. Тэгээ түрүүн бас нэр асуумар санагдсан зүйл нь би өөрөө болохоор зүгээр машинд такситай л явж үзчихлээсэн л та. Надад бас айгүй эвгүй санагдсан тэр манантай үед яг манантай үед одоо жишээлбэл осол гарах магадлал байгаа шүү. Тэгэхээр тэрнээс юу нэг яаж үржилсэн сэргийлт ийм урт те гүүрэн дээр дээрээс нь хурдны зам баа штэ.
ер нь манангийнхаа гэрлийг асаа аварын тохоогоо бас ингэж анивчулж явна. Гэхдээ заримдаа бас сэргийлж чадахгүй одоо тэр 16 билүү 15 оны тосол гарч ирсэн шүү дээ. 100-аад машин араасаа ингэж орчихсон. Тэгэхээр зарим тохиолдолд бас хамгаалж чадахгүй л байгаа юм л да. Тэгээд яг тиймэрхүү зүйл нэг явчихаар хүмүүс одоо тийм осол болцохоор ч толгойд нь бууч тийм байл л дээ. Ер нь дараа нь тийм болчихгүй гэдээ аваараа ер нь нэлээд нэг хинэггүй хүмүүс байлаа ч гэсэн хурдан хасаад тэгжээж л илүү одоо өөрсдөө хамгаалах байх. Тэгэхгүй бол бас эвгүй юм байл л дээ. Нэр туулах хугацаанд бас уг аягүй сонирхолтой юм шүү тий. Энэ урт гүрийч одоо хичнээн хугацаанд туулаа гарчихвал гэдэгнээс аягүй сонирхолтой. Энэ ч оноор ч ялангуяа одоо нэг хүмүүс онгоцноос хоцрох гээд ингээд дандаа яарч тиймэрхүү байдлаар явдаг. Энэ бүр гарч ирснээр 40 минутаар одоо цагаа хэмнэсэн гэж байгаа шүү дээ. Манай эмээ хүртэл бүр яг нэг өмнө гүүр байхгүйс одоо гүүртэй их амар болчих гээл яг нэг солонгосын тэрийг ярьжсэн. Би болохоор яг тэрийг болохоор өмнөх гүүргүй байсан үеийн ганц хоёр л явж байсан. Бас яг сайн анзаараагүй байж байгаад эмээг хэлэхээр бас тэгж анзаарч ирсэн тохиолдол байдаг юм. За тэгэхээр нэвтрүүлэг өндөрлөх цаг маань болсон байна. Өнөөдөр бас далаа дээр те гүүр барих аргачлалын талаар. Гэтэ битээр бол угаасаа яг мэрэгжлийн те бүр ингэ нарийн хэлбүүд нь нэлээд хэцүү юм байна лээ. Тэгэхээр ерөнхийд нь та бүхэндээ тайлбарласан байгаа. Гэхдээ яг ерөнхийд нь ч гэсэндээ надад бол аюу сонирхолтой байлаа. Гүүрний талаар бас юм судлах боломж бол их байнга олдохгүй шүү дээ. Тэгээ өдөр яг дээгүүр нь явдаг мөртлөө нэрээ яг хизээ гарч ихэд үүсэн гэдэг. Гэтэ Солонгост бол түүхэнд бас юм гүүр нурж исэн хэрэг бас гарч исэн шүү дээ. Тэгэхээр энийг бол дараа нь ингээд байнгын шалгаж те ямархуу байнгын шалгаж ингэж явдаг юм байлаа. За нэвтрүүлэг өндөрлөх цаг маань болсон байна. Тэгээ ялагчтай баяр хүрээс хүчиг маань харилцааг бас зөв хэлсэн байна. Сэтгэл битсэн хүмүүстээ бүгдээр нь бас баярлалаа. Баярлалаа. Та нар маань мундаг шүү. За ингээд нэвтрүүлэг маань түрээд өндөрлж байна. Маргаашийн өдрийн дэлхийн монголчууд нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Түр баяртай оройг сайхан өнгөрүүлээрэй. За түр баяртай. Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүд гээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна.